Мобативид татамэрл. За тэгэхээр эрхэм мөндөд үзэгчтэй бичлэгээрээ иргэн уулзч байгаадаа баяртай байна. Энэ удаад 3 сарын 22-нд дарахны Каталон нууранд хэрхэн загасчлсан талаарх бичлэг байх болно. Түүний дараагийн 7 хоног буюу 3 сарын 29 ба 30-нд Өгийд сум гэх тэмцээнд оролцсон хаалтаа хийх төлөвлөгөөтэй байсан хэдий ч тухайн 7 хоног ажлын ачаалт ихтэй ажил дээрээ хонсон ч тохиолдол гараад ядарсан учраас хоол цамд машин барихаас татгалзсан Өгийн нуур руу явж чадаагүй харамсалтай зүйл тохиолдсон. За тэгэхээр энэхүү бичлэг маань 2025 оны өвлийн загасчлалын хаалтын бичлэг болж байгаа бөгөөд бичлэгээ хэрхэн загас цэвэрлэх, шарах талаарх нэмэлт хэсгээр баяжуулсан учраас тухлан сууж таалан сойрох нь. За ингээд бичлэгтэн эргэн орцгоё. Мобативид тавтамэрл. Чи загас барил баярлах уу? Баярлалаа шүү дээ. Би загас барил бас баярлаа. Тэгтээ нөгөө гоё дулаахан байгаа болохоор бас зүгээр юм те. Йой. Аа. Наа харуултаа хүмүүс биш. Оо харагдаж байна уу? Оо. Дээр нь суучих гэдэг харин суудсан чи ингээ орчлоо. Юу лээ л гэж бодлоо. За. Сайрсангүй. Оо, би чам харуулчаа. Оо яа. За. За жижигхэн гэсэн юм байгаа л. Дүүцэн бүгэн дээрээс дүүцэн. Үй. Хайсан гилийн балай вэрэ суугаад өдлөг нь байгаа л. Одоо энэ хараа. Вэ. Чи татсан. Ой, тал яваад дээ. Бага чи битрэ төрж гинүү. Жиж байна. Хийсэтэй. Авчаараа. За яах вэ? Тэвцаа хий. Чамд татгаж хэлээстэй. Оо, явж тэгээ камера солих хүчит баригдаад тахтай явах тий. Харуулсан юм. Харуулсаа. Буцаж явахыг харуулсан. Йоо. Оо, яг тийж таараад тахтай. Харин бид татаж чадахгүй байсан. Яг нөгөө нэг одоо бид хоёр ганц баригдчаач тэгэл болоо шүү дээ. Бид та нарыг алахгүй гэсэн хэлсэн чинь. Оо. Оо хайраа. Тэг байгаа юм биш шүү. Саяны хол том байсан шүү. Том байсан тий. Тэгээ миний барьдгаас том байсан тий. Нилийн хүнд байсан саяных. Хүнд мэдэрч төрсөн үү? Тий, би татсан чинь харин бид гэж жижигхэн биш илүү хүртэл татах байсан юм. Гэтэ сая наа чи бараг гарч ирэхтэл чи ер нь анханасаа зөөлхөн татсан баха. Аманд нь зоож өгөх хэрэгтэй байхгүй юу? Харин дээр мэдгүй чамайг татчихаа гэсэн байхгүй юу? Чи өөрөө татсан шүү дээ. Өөрөө загас барих. Загас барьж байгаа юм чи. Гэхдээ чи татсан мод ажил нөгөө нэг миний арай барьсан загсыг харуулж шүү дээ. Ах сайн харцаа. За яаж л нэг загс барьлаа ёо. Барьлаа тий. Манай хоёр найз яава хоёроо үдэж гинүү. Та хоёр бол нэр үнэхээр суугаа ичээ. Ой ирэхий суур хоёроо. Муухай тий. За тэгэхээр өнөөдрийн бичлэгээр загас шарж идэх нь бол тодорхой болсон. За тийм ээ сая бол би загасаа гадна талынх нь
хайрсаг авах үйл ажиллагаа явагдсан байгаа. Тэрийг бичлэгтээ оруулаагүй. Гэхдээ загасны хайрсаг авахд их ялбар сүүл хэсгээс нь толгой хэсэг рүү хөрвүүлж нутгаар ингэж татах байдлаар хөдөлгөөн хийнэ. Тэгэхээр хайрс гараад ирнэ. Ингээд татаад ахаар хайрснууд нь ингээ унаад иртий. За тэгээд тэр хайрсыг нь авахгүй хоол хийх тохиолдол байдаг л да. Гэхдээ өнөөдрийн үед болохоор хайрсыг аваад хоол хийхээр шийдлээ. За тэгээ хэрхэн загасны одоо дотор биеийг цэвэрлдэг вэ гэхээр их амархан. Яаж вэ гэвэл вэ шүү дээ. Энэ сүүлний бишээ. Энд нэг юм сүв байгаа. Энэ сүв рүү хутганыхаа үзүүрийг хийгээд дээш нь толгоо ам хэсэг рүү ингээд татаад явуулчихна. Зүсээд. За тэгээд зүсэх үед ингээд хамаг гидсэн ингээд ярагдчихнаа гэсэн үг. За хүмүүс болохоор ингэж ярьсныхаа дараа дотроос нь ингээд энийг ингээд гаргаад ирэх тохиолдол байдیں۔ Би болохоор хулдын явгийн төрлийн загас буюу одоо зэвэг болон хадран дээр болохоор энэ доод ирүүнд нь утгаад ингэж хийгээд гаргаад ирдэг хөхгүй. Тэгэхээр энэ хэсэг маань ингээд тасарчихна. Ам хэсэг нь. Тэнгүүтээ ийшээгээ хуруугаа хийж агаад татчихаар айгүй амар өөрөө ингээд салаад гараад ирнэ. Заламгайтайгаа хамт эхний хоёр сэлүүрийн хамтдаар бүх гидс маань ингээ гараад ирнараа бүр доошоо тэр чигтээ. Ингээд болоо. Энд одоо жишээлбэл зүс нь харагдаж байна. Энэ дотор ходоод байна. Хөдөө жишээлбэл гэхдээ загсан тавьж ивэл сонирхолтой юм байвал энэ ходоод байгаа шүү дээ. Ходоодын цоолохоор ингээ дотроос нь энэ идсэн хоол тийжэл нь гараад ирнэ. Энийг харж ангуудаа энтэй адилхан өгөө ширүүлэл болох юм байна гэдэг судалгаа бас хийж болдог. За тэгээд тэгэхээр чин одоо ингээд дотор гидсийг авсны дараа дотор нь ингээд ерөнхий энийг дагсан ийм нурууны юу байгаа. Цус байгаа. Энэ цусыг нь одоо энэ хуруугаараа зүгээр ингээд түлхээд гаргаад ирж болно. Эсвэл хотод байгаа бол сайхан угаалтууллуу ингээд сайхан цэвэрлээд бүр одоо энд нэм цус суугаа штэ тий. Энэ цусыг нь ингээд аваад цагаан болгоод идчихнэ гэсэн. За дахид загсаа бол доторхын цэвэрлсэн одоо ямархуу байдалтай болсныг би та бүхэндээ харуулъя. Загсны дотор бол ингээд цагаа болцсон. Баг зэргийн цусыг бол гайгүй гэж би хувьдаа дүгнж байгаа. Ерөнхий юм цэвэрхэн гэсэн үг. Нөгөө загсны доторыг бас харуулъя. Бас юм цэвэрхэн цагаан болсон. За тэгээд энэ удаад толгойг нь ашиглахгүй. Ерөнхийдөө толгоогоор нь юу шүл мүл хийдэг хүмүүс их байдаг. Гэтэ би ер нь ашиглахгүйгээр үлдээхээр шийдсэн. Тийм учраас толгойг нь авчи. Толгойг нь авахд энд нэг л үе байгаа. Яг энэ нуруутайгаа харьцдаг. Ер нь бол би болохгүй л байна л да. Энэ хавцаа байд юм аа. Олчлоо. За толгойг нь ингээд тусад нь авчи. Сүүл хэсгээр нь бас тайрч. Угаасаа идэхгүй юм чинь. За ингээд толгойг нь аваад энэ сүүлийн нь бол ерөнхийн хойгуур тасалчих болно. Сервэгийг л идэхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэлээд хойгуур. Тэгэхгүй гэхдээ энэ хавар бол ерөнхий мах байд юм аа. Энэ хавар. Тийм учраас ерөнхий яг энэ сервэгийг л хэрэггүй гэж үзээд авнаа гэсэн үг. Хэмнэр. Амьдралдаа хийж ийм контент хийж бодож үзээгүй. Явдаг юм байна. За ингээд ерөнхий загас шарахад бэлэн боллоо гэж үзэж болно. Гэхдээ би яаж шарах гэж байгаа вэ гэхээр одоо энэ нуруу байгаа шүү дээ. Гол нуруугаа дагсан энэ хэсгийг нь ястай дагуулж ингэж зүсээд тэгээд арай ингэж дэлгэрч байгаа гэсэн үг. За тэгье одоо. Оо яна. За ингээ ерөнхий дэлгэжлээ хараа. Ингээд дэлгэгдсэн. За тэгээ одоо ингэж дэлгэж тавингуудаа дээрээс нь амтлагчудаа хийгээд амтлагч гэхээрээ би бол зүгээр Davs Bears 2 ашиглаад жоохон гурил цацаад crispy тийм шаржигнуур маягийн амт нэмхийн тулд тийм хийнэ гэсэн үг. За тэгээ үргэлжлүүлье. Тэгэхэд яг нэг нурууныхан дагаад гэдсэн гэсэн үг. Тэгэхээр харуулъя. Үргэлжлэхдээ. За ингээд дахиад дэлгэжлээ. Ер нь бол одоо ингээд шарахад амар шүү дээ. Ингээд нэмгэрээд бүх талаас айгүй сайн шарагдана гэсэн үг. За одоо амтлнаа гэсэн шүү дээ.
Тэгээ юу яад юм бэлээ? Сүүл би нэг Япон загасчдын контентыг үзээд хахад загасныхаа энэ шингэн дээр нь байгаа юм усан бүтцийг ерөнхийдөө автсан дээр гэж үздэг юм бэлээ. Аль болох хуурай болгож байгаа гэхүү. Тэгээд ерөнхий ингээд сайн дараад авчдаг юм бэлээ. Би тэрийг яг гадаад Япон контент үзэж хагаад ойлгосон. Айгуу сайн ингээд нөгөө нэг kitchen paper гэдэг юу идэв штэ. Салвидаг жоохон зузаан салвидаг тэрнгээр үгэн дараад авчт юм бэлээ. Ингээ сайхан дараад тэг би анх үзчихэд хөөх ямар сони ингээ гайхацсан. Тэгээ одоо иймэрхүү цус мус дахиад байх юм бол сайхан альчуураараа ингээд дараад авчт юм бэ лээ шүү хүмүүсээ. Иймэрхүү одоо янз бүрийн байвал ингээд сайхан аваад тэгэхээр сайхан ламттай л мэдхийн тулд бэлдэж байгаагийн л нэг хэлбэр шүү дээ. За ингээд тавьчих. Одоо нөгөөт гээд сайхан дараад. Зя тавсан болгоод. Зя давсуулсан перц маань сайхан ундаг перц ашигласан байгаа. Оо ямар перц ч. За яг одоо гоё нэ. Нэг жилд. Юу талаас нь жоохон чинь зураад байна шүү. Зя хийж чадаад. Гадна хайрсын цэвэрлсэн болохоор ерөөс юм бодохгүй уу яач. Ингээ яачих. Зя гэж яхан игүүлж ториулаад. Зя одоо тэгээд зя ингээ загсаа гуйлын дээр ингээ тавьчих. Тэгээд шарнагаа. Тадархсан болго. Вау, тарки. Нэр барьч тий. Сонгонтойгоо хамт шалж юм аа. Үгүй яагаад энэ сонгон харин шарагдах нь үгүй юу гэж зүгээр шалгаж хийсэн баггүй. Юу нь халсан байна уу гэсэн байдлаар. Тагс чи хурдан шалгах юм шүү дээ. Тэггүй шүү юм.